Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Би нэг бол маш сайшааж байгаа төр зэсгийг бол их сайжилж яах гэж үнэлж байгаа шүү дээ. Эрт илрүүлэгт ороход хамгийн наазгамын хичил одоод нь шарахтаа ч юм уу тэрийг мэдгүй явж байгаад эрт илрүүлэгт ороод мэдсэн. Тэгээ одоо имжлэгийг хэлгээд сайхан болсон байна. Бидэрт бол хамгийн хэрэгтэй засгийн газраас хийж байгаа одоо хамгийн онцлог ажил юм болоо да гэж бодож байна. Гүн чинь бас сайхан дарга хэмжээ авчих шүү дээ. Одоо хүн л одоо ганцхан өөрийгөө бодож шандаж оролцмоор шүү дээ. Би бол айгүй зөв маш зөв үйл ажиллагаа явагдаж байна гэж бодож байгаа шүү дээ. Тэр чинь заавал одоо нэг нас цаагаад тэдээс тэдээ орно гэлдэггүй. Хүүхэд багчууд хөсөндөө хийгдээ явж байхад юу нэ одоо юу өвчин гэдэг чинь хүүхдээс авахгүйлаад ингэж яваад эхлээд баг насны хүүхдүүдэд хүртэл хавдар мавдар юм үе мөчгээд юм болгож байгаа болохоор анхнаасаа л ингэж суурин одоо ингэ үйл ажиллагаагаа цааш нь ингэж явуулж байгаасаа л гэж бодож байгаа шин. Төр зэсгээс анхаарад эрүүл байцгаа, эрүүл Монгол хүнээс сарвал ухаан гарнаа гэдэг уриалга тавиад байхад энэ л хүн болго хамрагдах л хэрэгтэй. Би хүүхдүүдэд бүгднгийн хамруулсан шүү дээ. Та нар очиж үзүүлээ. Залуу насндаа бие хайрлаа. Одоо янз бүрийн сог, янз бүрийн тийм юм байвал тэрний чинь одоо илрүүлээд өгнө гэдэг. Би болохоор ихтэй илрүүлэлт бол хамрагдсан. Тэгээд монголчууд ерөнхийдөө яг өвдснийхээ артаас яг мэдэрсэн шүү дээ. Тэгэж очиж үзүүлэхээс өмнө одоо өөрийгөө урьдчилан сэргийлээд үзүүлэлийг бүтлэн шинжилгээнд хамрагдчихвал илүү үр дүнтэй ач холбогдолтой юм шиг санагдаад байгаа надад. Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж.